улсын сайд, улсын их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газрын дарга Баян Эрдэнэ дарганы микрофон ирээ. Арсантай холбогдуулан ажлаас зүйдлэх тухай ерхий сайдын 2018 оны 12 дугаар сарын Монгол Улсын их хурлын амын тал орчин хувийн баг амжилттай том хот олон 5 жилийн төлөвлөгөө гэж гарсан зүйлүүд нь төслийн танилцуулгын хэмжээнд байгаа болохоос биш мэргэжлийн Улаанбаатарт байгаа утаа төвчрлийн асуудал гарч ирж байгаа. Тийм учраас үндэсний хөгжлийн газартай засгийн илүү хурдтай залуу хүний хэрэгжээр бас ажиллахаа гэдэгт бол итгэж байгаагаа таамаглаж илэрхийлье. Нийслэлийн одоо өнөөдөр Монгол Улсын болоод мэдээлэл санаас өргөө Улаанбаатар хийх ажил шийдэх асуудлыг холоос хайхгүй. Нийслэлийн иргэд оршин суугчид бид шаш шатандаа маш сайн мэдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол агаар хөрсний бохирдол. За тэгээд замын бүглэр төвчрлийг багасгах, цаашлах юм бол иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг зөв явуулах гэдэг олон асуудлууд байгаа учраас энэ бүхнээс ажлаа үргэлжлүүлээ цааш нь хийгээд явна. Хотын ажил амьдралтай холбоотой бас хүндрэл өргөжлөлтүүдийг мэддэг бас ойлгож байгаа хүний хувьд ямар нэгэн байдлаар цаг олдох асуудал байхгүй. Бидэнд хийх ажил их байгаа учраас хамгийн түрүүн шийдэж болох бөгөөд тэгээд бодиттой үр дүн гарах ажлууд дээр анхаарч ажиллана. За мэдээж бол юунаас илүү эхлэх вэ гэхээр хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага бол аль шатанда асар сул байгаа. Ёс зүй асар дорой байгаа. Хэрвээ төрийн албан хаагчид бүх шатанда хариуцлагатай байх юм бол төр захиргааны байгууллага бүтээлж ажиллаж чадах юм бол нийслэлчүүд бидэнд шийдэж болохгүй асуудал байхгүй гэж бодож байна. Тэгэхээр хариуцлагаас их бүх зүйлийг эхлэнэ. Гэхдээ хариуцлагыг эхлүүлж байна гэдэг альва зүйлд бол туушрах асуудал байхгүй. Тэр нь юу хэлж яах нэхэр хамгийн зөв зохион байгуулалттайгаар ажиллах. Өөрөөр хэлэх юм бол нийслэлийн төр захиргааны байгууллагын шатанд төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүй өндөр түвшинд байлгах, ажлын гүйцэтгэлгийг илүү үр дүнтэй чанартай байлгах, тэрэнд нь хатуу шаардлага тавьж ажиллахаас эхэлнэ. За ер нь зүгээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг илүү үр дүнтэй явуулах үүднээс шийдэх ёстой асуудлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг хийнэ. Гэхдээ энийг хийх гэж байна, бүтэц хийх гэж байна, өөрчлөлт хийх гэж байна гэдэг хэн нэгэн хүн хэсэг бүлэг албан тушаалт алтны ямар нэгэн бүлэглэл сүлжээнд зориулсан биш. Асуудлыг шууд шийдвэрлэхэд чиглэсэн ийм бүтэц зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулалтыг хариуцлага тооцоход ойлгомжтой эргээд үр дүн гарах тэр хяналтын тавих нөхцөл боломжинд бүрдсэн. Тэгээд хинч ямар ч ажил гүйцэтгэсэн эргээд үр дүнтэй байх хэмжээнд энэ асуудлыг зохион байгуулах үүднээс бүтэц зохион байгуулалтын асуудлыг шийднэ хийн. Дээрээс нь нийслэлийн өнгөрсөн хугацаанд бас зарим талаараа явж ирсэн уламжлалт, арга барил, бодлого шийдлийн тогтолцоог өөрчилнө. Цаг үетэйгээ нийцүүлэх ёстой. Өнөөдрийн нийгмийн шаардлагатай нийцүүлэх ёстой. Бидний шийдэх ажлын зорилготой нийцүүлэх ёстой. Энэ даршин дэлгэхэд бол би зүгээр нийслэлийн бүх асуудлыг хормын дотор шийдэж чинь гэж хоосон амлахгүй. Бүхний таашаалд нийцүүлж эсвэл хэн нэгний таалалд нийцүүлэх гэж янз янзын байдлаар нэг бол өөрөө цаг нөхцөг байдлаар албан тушаалтай байх гэж зүтгэхгүй. Бүх зүйл дээр үр дүнтэй ажиллах тал дээр бол бүх хүчээ дайчилж ажиллана. Ингэхдээ төрийн захиргааны албан байгчдынхаа дадлага туршлага дээр бас суурилж судалгаа тооцоотой сэтгэлийн хөөрлөөр биш альва зүйлд бол бас үр дүн гарах хэмжээнд судалгаа тооцоо хийж хот төлөвлөлтийг бол бас шинжлэх ухаанч илүү сүүлийн үеийн технологи дээр суурилсан
За тэгээд ухаалаг шийдэлтэй аюулгүй байдлыг хангасан гих мэтээр ингээд ажлуудаа цааш нь үргэлжлүүлээд явна. Бидний бас анхаарч ажиллах хэрэгтэй, өдөр тутам одоо анхаарал тавьж ажиллах хэрэгтэй юм бол иргэд орчин суугчдын аюулгүй байдлыг хангах. За тэгээд түүнтэй холбоотой олон асуудлууд байгаа. Ерөн зүгээр би өөрөө цаашаа энэ улс орны хувь заяа, хот тосгоны хөгжил дэвшилтэй холбоотой за сорилт болсон олон асуудлууд дээр мөн одоо хотын хөгжилтэй холбоотой олон зүйлүүдийг хуулийн хүрээнд гэхдээ шин жишгийг тогтоох, шинэлэг өөрчлөлт шинжилтийг хийхтэй холбоотой олон одоо шийдвэрийн хувьцаалгуудыг хийж ажиллана.